23 оны бидний одоо event маань та бүхэн өрхөд бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдрийн MLB Night-ийн зочноор маань за манай машин learning Улаанбаатар community гишүүн за Novosoft компани data scientist Гамбаяр оролцсноо. Тэгэхээр Гамбаяр та бүхэнд өөрийн одоо мэдлэг туршлагаасаа хуваалцаж болон тэгээд Гамбаяр хоромд Гамбаяр Рамент. За ажлын сайн биз дээ. Шинэ оны мэд чи арай хуучирч юу? Арай хуучирчлаа шинэ оны мэд. За тэгэхээр эхлээд хүмүүс бас зарим хүмүүс бас орж ирж байна. Тэгэхээр хоёулаа эхлээд яг танилцуулга эхлэхээс өмнө Гамбаяр зарим нэг хүмүүс танихгүй хүмүүс байж магадгүй. Гамбаяр өөрийгөө товч танилцуулаад таман компанийнхаа товч танилцуулга яг компанид одоо яг ямар одоо үүрэг гүйцэтгэл ямар прожектууд дээр ажиллаж байна гэдэг талаар товч танилцуулаач. За намайг Гамбаяр гэдэг. За Монгол Улсын их сургуулийн хэрэглээний шинжилгээ ухааны инженерийн сургуулийг хэрэглээний статистикаар төгсөөд тэгээд одоо болохоор Novosoft компани data engineer, data science чиглэлээр ерөнхийдөө ажиллаад явж байгаа юм зал байна. Тэгээд яг манайх нөгөө нэг software data компани гэдэг утгаараа энэ тэмдгийн л юм төслүүд дээр янз бүрийн прожектууд дээр ажиллаад ерөнхийдөө явж байгаа. Энэ яг тийм тогтмол нэг өөрсдөө гаргасан сервис гэхээсээ байгууллагуудад ерөнхийдөө сервис үзүүлээ явж байгаа учраас тиймэрхүү байна. За тэгээ өнөөдөр бол ер нь бол бас яг тийм мэдсэн сурснаа хуваалцж байгаа гэхээс илүүтэй бас өөрөө бас нэг жоохон сонирхож судлаад байгаа зүйлүүдээ бас нэг мөсөн бас өөрөө судлангаа бусдад хуваалцъя гэсэн бодлоор оролцсон байгаа. Тэгээд яг нэг тийм энэ сэдв дээр эксперт биш ч гэсэн өөрхийн хэмжээнд бас бэлдсэн зүйлүүдээ уншсан зүйлүүдээ хуваалцъя гэсэн зорилготой байна. За тэгээд ямар ч өнөөдөр хүрэлцэж орж ирсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Бас тэгээд зохион байгуулж байгаа багасаа бас нэг хийхгүй болохгүй, уучлахгүй болохгүй. Өмнө ер нь бол энэ сешн 12 сард байсан. Тэгээд ажил ихтэй оны төгсгөл гээд ерөнхийдөө бас сэдв мэдээ өгч чадахгүй байж хойшлоод одоо болж байгаа. Тэн дээр бас ерөнхийдөө уучлаарай гэж хэлье. За тэгээд ямар ч юм миний хувьд сешн эхлэхэд ер нь бол билийн бас манайхан бас орж ирж байгаа шиг тийм. За тэгэхээр яг зөвөр Facebook дээр ивентээс хүмүүс ерөнхий сэдвийг асуусан баг. Чи өнөөдрийнхөө ярих сэдвээ товчхон бас ямар агуулгатай гэдэг талаас нь товч танилцуулаа. Тэгээд өнөөдөр одоо чиний яриаг сонсож байгаа хүн энэ ярианы дараа ер нь өөрт нь одоо яг юу мэдэж сурсан байх вэ гэдэг талаас нь сэдвийнхээ талаар товч танилцуулж өгч. За за би дэлгэцээс ярилж байгаа нэг юм харуулж ярьчих. За өнөөдрийн сэдв маань болохоор одоо дэг сарч байна тий? Харж байна. Энэ солигдож байна. За өнөөдрийн сэдв маань болохоор ерөнхийдөө яг эхлээс өмнө ингээд ярихад өнөөдөр бол ямар нэгэн байдлаар модель тренинг ч юм уу нэг математик ч юм уу тиймэрхүү логик төвшний юмнууд бол ерөөсөө ярихгүй. Тэр өнөөдөр ямар нэг байдлаар ML модельийг ерөнхийдөө продакт дээр ямархуу байдлаар технологи хийж хэрэгжүүлэх боломжтой байгаа. Тэгээд ер нь ингээд процессороо том зургаар харах юм бол энэ ML системүүд operationally ямархуу архитектур гэх юм уу нэг том зургаараа яаж болоод байгаа. Тэгээд дээрэс нь хизээ яг энэ модель маань бид нар яг хангалттай биш дахиад сайжруулах хэрэгтэй гэдэг зэг дээр очих юм бэ гэдэг талаас нь ерөнхийдөө ярих юм. Тэгээ ер нь аль болох нэг хөнгөн ойлгомжтой байдлаар ярих гэж. Тэгээд хамгийн сүүлийн хэсэгт нэг яг post mentoring deployment хэсгээр нэг демо байдлаар deployment хасаагаад нэг жоохон доколдер хасаагаад үзүүлэх нэг team демотой байгаа. Тэгээд ерөнхийдөө л ийм л юм ярихаар бэлдсэн байгаа гэсэн үг. За тэгэхээр надад сонирхолтой санагдаж байна. Нэг үе бодвол монголчууд нэг ML-ийн модель ML гэж юу гэдэг талаас нь илүү ойлголттой болчихсон. Гэтэ одоо энэ тэнд бол залуучууд янз бүрийн машин сургуулийн ML оюуны загвар хөгжүүлж байгаа. Гэтэ бас нэг зүйл дээр яг дийлэнхэд бос одоо моццаг ажиллаж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг харахаар deployment тал дээр ч юм уу тэр цаашдын одоо ингээд operational тал дээр бас их гутгалтай асуудалтай тэн дээр гацчихад байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр энэ сэдв бас надад бас их сонирхолтой сэдв байна. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд одоо бид нэр Гамбаяр танилцуулгыг хүлээж авах бэлэн болсон. Тэгээд мэдээж хэрэг одоо энэ танилцуулгын үеэр бол үзэж байгаа сонирхож байгаа хүмүүст маань асуулт
гарах баг. Тэгэхээр хэрвээ асуулттай хүн байвал чат хэсэгт одоо бичээд үлдээгээрэй. Тэгэхээр ямар ч байсан сэдвээр бүхэлдэн танилцуулга сонсчод араас нь хэдүүл асуулт хариултынхаа хэсгээ эхлэе гэж бодож байна. Тэгэхээр яг танилцуулга дууссаны дараа нэг нэгээр нь одоо Ганбаяр маань асуултуудад хариулаад явах баха. Тэгэхээр Ганбаяр хэрвээ бэлэн бол хэдүүлээ танилцуулга эхэлцгээе. Тэгээд за түрүүн ер нь ямар ч зүйл өөрийгөө танилцуулсан. Тэгэхээр танилцуулахад одоо data science-аар Novsat компанид ажиллаж байгаа. Тэгээд ер нь олон юм паблик байдлаар ярьж үзээгүй учраас жоохон гацаж төвдөрч тиймэрхүү асуудал гарч магадгүй шүү гэдэг чинь хэлжээ. За тэгээд өнөөдөр маань сэдв маань саний хэлсэнчлэн эхнийх нь болохоор machine learning deployment type, хоёр дахь нь ерөнхийдөө operationally системийн архитектурын ямар хөө байж болох юм. Гурав дахь нь болохоор silent problem юу, ML модуль маань хизээ ер нь яг юм failed гэдэг хаан. Ер нь тэрийг яаж мониторинг хийх юм бэ гэдэг ийм дөрвөн сэдвийн тухай ярина гэсэн үг. За machine learning deployment type гэхээр эхнийх нь болохоор batch гэж байгаа. За энэ batch дээр болохоор яг гэхээр манай сурцсан одоо модель маань ETL процессын нэг хэсэг болж ажиллана гэсэн үг. ETL процессын нэг хэсэг болно гэдэг нь болохоор юу вэ гэхээр ямар нэгэн тодорхой schedule хугацааны давтамжаар манай модель дээр feature буюу одоо data маань орж ирнэ. За тэгэнгүүт модель ажиллаад үр дүнгээ буцаагаад нэг batch storage руу ч юм уу буцаагаад хийдэг те. Тиймэрхүү байдлаар ажиллаж байгаа хэлбэр гэсэн үг. За энэ тохиолдолд яг гэхээр хэрэглэгч одоо манай product яг нөгөө application дээр ажиллаж байх үедээ тухайн нөгөө email суурилсан сервисээ авч чадахгүй ямар нэг байдлаар хугацааны хавцагталтай авахгүй юм те. Гэхдээ яг гэхээр бид нэр энийг batch байдлаар ажиллаад буцаагаад үр дүнгээ бичихтэй ямар нэгэн streaming real time streaming storage хийчих юм бол манай product маань ямар нэгэн trigger-гүйгээр тэндээсээ event-ээр оронгууд нь аваад одоо notification байдлаар нөгөө product-а ашиглаж байгаа хүндээ result-ыг харуулах юм те. Тийм байдлаар ажиллах боломжтой гэсэн үг. За хоёр дахь нь болохоор түрүүний хэлсэнчлэн түрүүнийх бол batch гэсэн л одоо илүү streaming гэдэг тал руугаа яваад эхэлж байгаа. За энэ дээр болохоор манай data маань яг нэг streaming pipeline-аар байнга өгсөн гэж юм те. Тэнгүүд модель маань байнга тэр дата өөр дээр аваад apply хийгээд үр дүнгээ буцаагаад нэг streaming storage юм ч юм хийгээд нэг event байдлаар буцаагаад өгч байгаа. За тэрийг нь болохоор манай product болохоор хэрэглэгчтэй үр дүнгийг харуулж байгаа гэсэн үг те. За тэгээд яг ингээд хөгжүүлсэн тохиолдолд болохоор манай моделийн үр дүнг хэдчнээс тооны одоо application subscribe хийгээд үр дүнгийг аваад сервис ашиглаж болно гэсэн үг. За нөгөөх нь дараагийн нэг хэлбэр нь болохоор request response буюу одоо хүсэл байдлаар яг нэг юм backend сервис шиг нэг хүсэлт ирэнгүү тухайн хүсэлтэнд нь манай модель маань ажиллаад буцаагаад үр дүнгээ тэр дор нь явуулчихна гэсэн үг. Тэгэхээр энэ маань илүү хүмүүст ямар мэдрэмж өгөх вэ гэхээр ерөнхийдөө яг real time надад буцаад ирж байгаа харин email сервисээр буцаад авч байгаа юм шиг product дээр application дээр авч байгаа юм шиг тийм тэгж ажиллана гэсэн үг ерөнхийдөө. За дараагийнх нь болохоор edge буюу манай embedded ингээд сурцсан модель маань яг тухайн user-ийн device дээр нь ажиллана гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдэг нь гар бүсч гэдэг юм эсвэл камерч гэдэг юм уу те. Тэр device дээр нь тухайн device-ийн CPU-г нь ашиглаад ажиллаж байгаа гэсэн үг. За энэ тохиолдолд болохоор data маань тухайн device дээр одоо камерын дээр ирж байгаа зураг гэдэг юм уу те. Тэндээсээ шууд generate хийлээ тэн дээрээ ажиллаад явах тийм байдлаар ажилладаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр жоохон илүү модель bottleneck байдлаас арга оптимизац хийх ажлууд бол нэлийн хийгдчихэж ингэж ажилладаг байгаа. За ингээд ерөнхийд нь харах юм бол batch streaming request response тэгээд edge байдлаар бидний ерөнхийдөө email моделийг deploy хийгээд product дээр ашиглах байдлаар ажиллаж болно гэсэн үг. За эхний хэсэг маань ер нь бол эхний хэлсэн хэсэг маань товчхондоо ер нь бол ингээд дуусчих байгаа гэсэн үг. За тэгээд яг саяны хэлсэн энэ дөрвөн аргач бай. Тэрнээс дахиад өөр аргууч гэж магадгүй. За би бас сайн зарим нь бас мэдгүй гэж болно. За тэнгууд яг энэ системүүд маань яг архитектурын хувьд operational яаж ажиллах ажилдаг вэ гэдэг талаас нь ерөөдөө одоо яг нэг зүйл хэсгээр. За тэгэхээр биднэрт одоо ямар нэгэн аппликейшн байгаа гэж бодчих. За яг энэ зүүн доод болон буулангац хэлж байгаа шүү. За бид нар ямар нэгэн аппликейшн байгаа. За энэ аппликейшн маань одоо гараад
яадын нэг жилч болсон гэдэг юм уу болооч гэдэг юм те. Ямар нэгэн байдлаар бид нэр энэ дээр түүхэн дататай мөн одоо онлайн байдлаар ингээд онлайн дата бас хадгалж байгаа те. Тэдний бүгд ингээд features таа гэдэг нэг юм ирж байгааг ойлгочих. За нөгөө талд нь болохоор биднэрт Git буюу манай source code байгаа. Тэгээд source code маань зөвхөн application код гэлтгөө хажууд нь бас ML инженерүүд болон data science-уудын одоо модель хэсгийн кодоос хамт явж идэг те. За тэгэнгүүт одоо тэр код маань яг merge болоод орж ирэхэд юу болох вэ гэхээр хамгийн ихэнд бол бид нар бас мэдэж те feature хийгээд feature validation хийгдээд за зарим feature engineering-ийн on coding юм уу labeling coding байдлаар feature-уудын кодлоод analyze хийгээд одоо модель төхөд бэлэн болгож идэг те. За модель төхөд бэлэн боллоо гэмэд модель training хэсэг маань training хийгдээд за тэн дээр яах вэ гэхээр validation хийгдэн за ямар параметртэй ямар модель одоо манай хамгийн одоо best модель байх вэ гэдэг хэсэг энд энэ хөвчлэн data science болон ML инженеруудын одоо хийдэг ажлууд те. За тэнгууд эндээс явсараад манайх одоо яг нэг юм энэ модель дундаас хамгийн сайн ажиллаж байгаа бизнесийн хувьд за одоо нэг жишээгээр хэлчих юм бол зүгээр credit score юм те Монголд хамгийн өргөн банк ус болгон бас ашиглаж магадгүй. За тэр модель маань яг хөө хамгийн сайн ажилладаг нь бэлэн бочлоо гингүүд тэрийг модель serving гэдэг хэсэг рүү явуулна. За энэ дээр болохоор яаж байгаа гэхээр модель ерөөдөө бусад backend ч юм уу бусад сервисүүд манай модель руу хандаад бусад үр дүнгээ авдаг болгож хөгжүүлж байгаа хэсэг гэдээ ойлгочих болно. За тэгэнгүүт ингээд ерөөдөө энэ хэсгүүд ингээд эхний эйжент ингээд эхний шатаа хийгдлээ. Гэхдээ энэ давхар цаанаа дахиад experiment tracking system гэдэг нэг систем байх хэрэгтэй. Тэр систем дээр болохоор бүх одоо энд одоо модель serving дээр ирж байгаа модель хүртлээ ямар параметрууд ямар фичрүүд ороод ажиллах бэлэн болчихваа гэдгийг track хийгээд одоо авч явах хэрэгтэй гэсэн. За тэгээд энэ систем маань болохоор яг хөөхөр модель registry гэдэг нэг юм руу одоо ML metadata байдлаар metastore хийгдэнэ. Тэгээд дээр нь болохоор бидний staging байна уу, deep байна, production орчинд ажиллаж байгаа модельүүд маань бүгд одоо ямар одоо параметр ямар оптимизац хийгдээд ямар модель бэлэн болцсон байгаа вэ гэдгийг хадгалагдаад байж ах хэрэгтэй гэсэн. За энэ маань яг гэхээр дараа нь бид нэрт ерөнхийдөө ашиглагдах учраас иймэрхүү байдлаар ерөнхийдөө хадгалдаг болчиход байгаа гэсэн. За яг ийм болцсны дараагаар яг гэхээр нөгөө модель контейнер registry яг ингээ ашиглахад одоо бусад оркестрийн төлөвлөлтөд нийлүүлээд яг нийлүүлэхэд ингээ бэлэн болцсон байгаад төсөөлж болно гэсэн. За яг ингээ бэлэн болчихгоотаа дараагаар нь болохоор ML модель яг энэ контейнер маань бусад одоо системүүдтэй хамт ажиллаад ингээд одоо манай аппликейшны хувьд энэ ML процедур ажиллахад бэлэн болцсон гэдээ ойлгочих. За тэгэнгүүт бэлэн болцсон одоо манай аппликейшн ML-тэйгээ deployment хийгдээд ингээд ажиллахад бэлэн болцсон. За тэгэнгүүт манай production дээр нэг user орж ирээд interaction хийлээ. За тэгэнгүүт за ингээд нэг зээлийн хөтөлбөрний хийсэн зээлийн хүсэлт авъя гэж гэдэг юм уу те. Тэгээ зээлийн хүсэлт авъя гэж юм тиймэрхүү хүсэлт ирэнгүүт манай load balancer маань ажиллаад за энэ user-д ямар одоо хэмжээний зээл болох боломжтой байж гэдэг юм те. Тэрийг тооцоолоод буцаагаад product маань энэ application маань user одоо result-ыг өгж байгаа гэсэн үг те. За тэрнээсээ гадна манай orchestration tool болон бусад системүүд бүгд яг тэр циклээр ажиллаад ингэж ажиллаад байж байгаа гэсэн үг. За яг эндээс ингээ харангуут ерөнхийдөө процесс маань яг ийм дараалал ингээл яваад байвал одоо нэг ингээд модель сурчвал болчих юм бол бас ингээд болохгүй болчиход байгаа. Тэгээ буцаад яг хаанаас эхлэх вэ гэхэнгүүт дараагийн хэсэг нь болохоор модель monitoring гэдэг. За чад энэ надад тэр хоёр тохиолдолд модель monitoring гэдэг хэсэг байгаа. За энэ дээр болохоор яаж байгаа гэхээр манай production дээр apply хийсэн яг ажиллаж байгаа модель маань яг deploy хийснээс хойш хэр одоо accuracy өндөр зүйлтэй яг training хийсэнтэйгээ жил хэмжээнд ажиллаж байна уу гэдгийг монитор хийж байж ах хэрэгтэй гэсэн. За хэрвээ энд ямар нэгэн байдлаар data drift болоод тэгээд нэг юм silence problem үүсэх юм бол энэ модель дээрээ дахиж анализыг шаардлагатай болно гэсэн үг. За ингэнгүүт ерөнхийдөө манай нөгөө модель чинь энэ модель registry дээр ингээд versioning байдлаар дахиж ирэх шаардлагатай болж байгаа. За тэгэнгүүт одоо бид нөгөө versioning гэдэг ойлгох хэрэгтэй байна. Бид нар болохоор хамгийн сайн мэддэг нь
код version те. Git дээр бол бид бүх кодуудаа ингээд version хийгээд аваа явж идэг. Тэгэнгүүт буцаагаад бид нэр яг энэ шаардлагын дагуу модуль version буюу модуль одоо version хийгээд хадгалж явах хэрэгтэй байна. Тэхийн тулд энэ модуль дээр явж исэн experiment tracking system дээр явж исэн бүх юмнуудыг хадгалаад бүгдээ авч явах хэрэгтэй. Дээр нь pipeline маань бас хадгалж явах хэрэгтэй. Дээр нь дахиад data маань тухайн үед яг ямар датан дээр ажиллаж байсан бүгдийг хадгалагдана тий. За одоо бол ингээд уншаад би бас өөрөө ингээд уншаад явж байхад хамгийн одоо чаленжинг хэсэг нь болохоор data versioning буюу энэ датагаа яаж version байдлаар хадгалах вэ гэдэг дээр нэлээд чаленж байгаа болов уу гэж хараад байгаа. За жишээ нь зөв дата маань зөвхөн одоо бидний мэдээ tabular data биш, аналог аудио байж болно тий. Тэгээ текст дата, зураг ч юм уу тий. Тэнгүүд нэг талдаа зураг гээ явчихгууд энэ датаг яаж одоо version байдлаар хадгалж явах юм бэ гэдэг юм тий. Энэ асуудлууд бас нэлээд яригдж байгаа. За энэ дээр болохоор яг data versioning хийж байгаа технологиуд гэх юм бол Git бол дангаар бол код л ингээ version хийгээд байгаа тий. Тэнгүүд давхар хажууд нь датагаа тэр кодтой хамааруулад version хийгээд аваа явахын тулд Git дээр бас Git large file system гэдэг байгаа. За LikeFS, DVC, Dalt, Delta гэдэг сүүлийн үед бас ингээ иймэрхүү software төлөв технологиуд бас гарч ирээд байгаа. Тэгэхээр эднийг бас та хэд сайн судаад ер нь цаашдаа бүх everything is versioning буюу бүх зүйл versioning байдлаар ажиллах ерөнхийдөө шаардлагатай болоод байгаа гэсэн үг. За яг иймэрхүү одоо дүр зургаар ерөнхийдөө professionally ажиллаад байгаа гэж ойлгосч болно. За түрүүн хэлсэнчлэн манай ML код хэсэг маань зөвхөн Git-тэй түрүү явж байсан. Зүгээр код хэсэг ингээ явж байгаа бол энэний цаана experiment tracking system, model registry, monitoring system, за бусад orchestration tool, тэгээд configuration infra monitoring гэсэн гэдэг ингээд маш их олон юмны зүгээр бид нэг жижигхэн хэсгийг хийж байгаа гэдээ ойлгочиход ерөөдөө болно гэсэн үг. Тийм учраас ерөөдөө одоо ML модель ер нь ML одоо project-ууд фейлдж байгааны шалтгаан нь болохоор хит одоо загварлуу ч юм уу те хит модель руу анхаарах юм бол ерөөдөө бусад энэ operational үр дүнгүүдийг харж чадахгүй байсаар фейлдэд байгаа тиймэрхүү тохиолдлууд нэлээд байдаг гэж одоо нэг судалгаанаас унсан. Тэгэхээр хамгийн ихэнд биднэрт ямар компонентууд байгаад манай одоо application ML system ML шийдэл маань ямар компонентуудыг бид нэр хамгийн түрүүнд ачилж авч явж одоо амжилттай явах юм бэ гэдгийг тодорхойлсон байвал хамгийн зүгээр юм шиг санагдсан. За дараагийн хэсэгт нь болохоор за яг эндээс болохоор яг гэхээр өнөөдөр яг энэ silent problem model monitoring гэдэг хэсэг дээр л ерөнхийдөө би ярина гэсэн үг. Бусад хэсгүүдийг бол ерөнхийдөө алгасан яг бэлдэж чадаагүй хүний юу гэдэг шиг шалтгаан гэдэг шиг ер нь бол бүтэн цикл явчих юмсан гэж бодож байсан. Гэхдээ ерөнхийдөө чадаагүй. Яг энэ сүүлийн model monitoring гэдэг хэсэг дээр л ерөнхийдөө өнөөдөр яриад silent problem гэж юу юм. Тэгээд тэрийг deployment monitoring deployment байдлаар яаж хааж болох юм бэ гэдгийг л харуулахаар байгаа гэсэн үг. За silent problem model failure гэхээр түрүүн ярьсан нөгөө манай сурсан хамгийн сайн модель, хамгийн сайн параметр, хамгийн сайн модель маань хизээ яг хангалттай биш юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. За тэгэнгүүт модель ерөнхийдөө жоохон failure гэж заах би ингээд нэг үгсгээд юугаар очиж чадахгүй ч магадгүй. Тэгээ модель хизээ failдэж болох юм гэхээр эхнийх нь ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг technically алдаанаас болж те фактын зурсан ч юм уу те одоо data type-ын зурсан ч юм уу эсвэл кодны алдаа ч юм уу те энийг иймэрхүү алдаанаас болоод модель маань тухайн цаг үед ажиллаж чадахгүй одоо нөгөө хэрэглэгчтэй сервис үзүүлж чадахгүй тохиолдол гарна. За энэ дээр энийг болохоор бид нэр одоо software engineer, ML engineer-үүд өөрсдөө сууж байгаа ингээд засаад ажиллаж байна те. За хоёр дахь нь болохоор silent модель ажиллаад байдаг. Гэхдээ буруу ажиллаад байвал яах вэ гэдэг нэг асуудал байна те. Бидний яг үндэ 800 гэж байсан зүйлийг бид 1500-ыг таамаглаад байвал манай модель юм бол буруу ажиллаад байгаа гэсэн үг те. Гэхдээ модель ажиллаад үр дүнгээ өгөөд байдаг. Гэхдээ буруу ажиллаад байдаг. Энийг болохоор ерөөдөө silent problem гэж нэрлэдэг байгаа гэдээ ойлгочих болно. За тэгэнгүүт silent problem ер нь модель failure ерөнхийдөө ямар хоёр зүйлээс ингээд үүсэж байна гэхээр эхнийх нь coverage shift буюу одоо модель руу орж байгаа үгдлийн тархалтын өөрчлөлтөөс болоод модель маань буруу ажиллаад байж болно гэсэн үг. За
тренинг хийж байгаа хэсэг дээр манай насны тархалт нэг иймэрхүү тархалт үзүүлсэн байж болно л та тий. Тэгэнгүүт модель диплом хийгээд продакшн дээр нөгөөдгөө ажиллаж исэн чинь нөгөө насны маань тархалт нь өөрчлөгдөж инпутийнх нь тэгэнгүүт модель ямар нэгэн байдлаар буруу ажиллаж эхэлнэ гэсэн үг. Хоёрд нь болохоор энэ инпутийнх нь одоо relation хамаарлан target variable-тайгаа одоо концепцийн хувьд treat хийх тохиолдлууд бас байна гэсэн үг. Энэ хоёроос олж ерөнхийдөө модель маань буруу диплом хийсний дараагаар буруу ажиллах хэсэг хугацааны дараа гэсэн үг шүү дээ. Буруу ажиллах магадaltaй гэсэн үг. За тэгэнгүүт ингээ нэг жишээгээр авч үзье л та тийм. Одоо silence problem тэгээд юм яаж үүсэж байгаа гэдэг талаас нь зүгээр амар тийм доошо deep математик тал руу их орохгүй байхыг хичээгээд энгийнээр тайлбарлахыг хичээж байгаа. Тэгэхээр за бид нарт одоо ямар нэгэн юм стартап ч юм уу enterprise ч юм уу байлаа гэж бодъё. Банк юм уу эсвэл банк бус банк юм байгуулах эсвэл нэг телеком ч юм уу тий. За тэгэнгүүт тэр хүмүүст маань юу болж байгаа гэхээр ихний байдлаар за энэ яг кредит скор гэж бодчих тий. За бид нэр ямар нэгэн хүн зээл авах гэж байгаа. Гэхдээ бид нэр түүхэн дата байгаа гингүүт за манай зээлийн скоринг болохоор бид нэр яаж бодох вэ гэхээр за нэг альфа А гэдэг констант утга дээр B гэдэг параметртэй x1 нэмэх нь x2 x3 гэх мэтчлэнгээр ингээд шугам байдлаар ингээд илэрхийлүүл юм байна те. За тэгэнгүүт x1 нь цалин x2 нь одоо хадгаламж 3 нь ээж гэж бодчих л да. За тэгсэн чинь манай нөгөө скаш маань манай байгууллага маань 19 оны 1 сарын 19 оны 11 сард нэг 30 мянган хэрэглэгчтэй байсан гэж бодчих. За тэгмүүдтэй 22 оны 3 сард 40 мянга болсон. Гэхдээ энэ дунд зарим нь алдсан, зарим гарцсан, зарим хэрэгч яасан, зарим нэг нэмж олсоор байгаа 40 мянга болсон тий. За тэгмүүд энэ үед ажиллаж байсан модель одоо яг үр дүнтэй ажиллах уу гэдэг асуултан дээр ирж байгаа байхгүй. Тэр өөрөөр хэлэх юм бол тэр үед одоо хүмүүсийн хадгаламж ямар байсан те. Ковид болоод хадгаламж ямар ковидын дараагаар хадгаламж ямар болсон ч гэдэг юм те. Манай хэрэглэгчид 3 сарын дараа хэрэгчийн насны тархалт төрөнийхтэй адилхан өөрчлөгдсөн ч гэдэг юм те. Цалин яаж нөлөөлж байгаа ч гэдэг юм те. Иймэрхүү байдлаар нөгөө манай модель маань 3 сарын дараа тархалт дээр ажиллахад яг асуулгүй ажиллах уу гэдэг талаас нь харуул зүгээр. За тэгэнгүүт ингээд саяны ярьсан тэр 3 сарын дараа дрифтийг яагаад 3 сарын дараа ажиллаж болдгоо гэдгийг тайлбарлах гэдэг гэсэн. За манай product application байлаа. Манайх яг саяны хэлсэн ингээд 3 зүгээр статистикэл байдлаараа 3 ингээд бүлгээс ингээд нэг ойролцоогоор 1000 орчим хэрэглэгчтэйгээ бодчих. За тэгэнгүүт эдгээр маань нийлээд нэг mu гэдэг дундчаа sigma гэдэг вариацтай dispersion-тэй нэг юм тархалт үзүүлдэг. За ямар ч хамаагүй тархалт гэж бодчих. За тэгэнгүүт энэ дээр одоо статистик талаасаа ямар нэгэн одоо өөр тархалттай өөр одоо бидний манай продукт манай ерөөсө хараагүй байгаа модель хараагүй байгаа өөр нэг бүлгийн өөр нэг тархалт байгаа. Тэгээ тэндээс нэг сандргүй байдлаар одоо нэг хүн манай продукт шинээр ороод ирлээ гэхэд ямар юм болдгоо гэхээр тархалт маань болохоор өөрчлөгддөг. Яаж вэ гэхээр дунд чинь бол яг нэг тоороо нийлээд байдаг. Гэхдээ disperse нь болохоор өөр тоор нийлждэг. Тэгээ disperse гэдэг чинь болохоор явж юун дээр ирж вэ гэхээр манай модель буюу модель чи өөрөө differentiation гэдэг уламжлалт дээр явж байгаа. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад манай performance нөлөөлж байгаа гэж ойлгочих болно. Тэг яг ингээд орж байгаа одоо ингээд тархалт нь өөрчлөгдөхийн хэрээр бидний дундны одс нөгөө хувийн хэтрээр явуулж исэн одоо мэдээллийг хамгийн хадгалаад байгаа PC reconstruction буюу одоо за энэ хэсгийг тавьчих юм бол за бид нар яг ингээд модель сураа явж исэн тархалт нь өөрчлөгдөд исэн. Тэнгүүд бидний модельдоо сурахдаа одоо хамгийн одоо зөв мэдээллийг авах байгаа хэсэг нь аль вэ гэдгийг модель руугаа ингээд байнга өгөөд байгаа гэж бодлоо тий. Тэнгүүд тэр маань өөрөө тархалт нь өөрчлөгдөд байгаа учраас тэрнийх нь хэмжээс нь өөрчлөгдөд тэгээд тэрнээс шалтгаалаад dimension-ийн хувьд хэмжээсийн хувьд өөрчлөгдөж байна гэсэн. Зарим нэг одоо фичрүүд ач холбогдолтой болж байгаа ч зарим нь болохоор ач холбогдол болоод буцаж гаргах ч юм уу тий. Тиймэрхүү бүтцийн хувьд хэмжээсийн хувьд өөрчлөгдөж байх ийм асуудал үүсдэг гэсэн үг. За энийг яаж одоо бид нэр
код эхлээд ямар нэгэн код байдлаар анализ хийж болох уу? Дараад нь тэрийг яаж деплой хийж болох уу? Монитор хийж болох уу гэдэг асуудал руу одоо орчих юм бол ерөнхийдөө болох гэдэг тийм. За эхнийх нь болохоор за одоо энд ингэж харах юм бол за яг манай энэ голын хэсэгт болохоор яг хэр метр буюу одоо датагаа хоёр хэсэг хуваачиж байгаа гэсэн үг. Манай модель деплой хийхээс өмнө болон деплой хийсний дараах гэдэг. Деплой хийхээс өмнө болохоор одоо яг энэ цэнхэр тэмдэглэсний хэлж байгаа. За деплой хийсний дараа хэсэг нь болохоор энэ хэсэг гэсэн үг. Энэ яаганаар тэмдэглэсэн. За энэ chunk size автан болохоор одоо яг эндээс энэ хоёрын хооронд одоо нөгөө reference хэсгийн sample error нөгөө талд нь болохоор бас analysis хэсгийн sample error харагдаж байгаа. За яг энэ доотлолт нь болохоор манай нөгөө энэ дээдлийн улаан дурсгалаа дээдлийн threshold, доотлын улаан дурсгалаа доотлын threshold гэж бодчих юм бол за яг энэ threshold давах юм бол надад alert өгөөрэй гэснээс доош давчингууд надад alert өгөөд манай performance ер нь муу ажиллаад байна, муудаад байна гэдэг юмыг надад өгж явах юм бол ерөнхийдөө би модельо монитор хийж чадах гэдэг юм тийм. За нөгөөт нь болохоор бас ялгаагүй одоо шинжүүр статистикаар ч юм уу эсвэл PC-ээр одоо хэмжээс буюу зайн өөрчлөгдөд байгаа тохиолдолд тийм бас яг адилхан монитор хийх байдлаар одоо юу threshold өгөөд тэндээсээ алерт авах байдлаар бид ажиллаж болно гэсэн үг. За одоо болохоор хэдүүлээ яг deployment, simple deployment хэсэг рүү орно. За энэ дээр болохоор би нэг эхлээд Jupyter нэг тийм ноутбук бэлдсэн байгаа. Энэ дээр яг сайн харагдаж байгаа шигээр бид нэр датан дээр яаж явж болох вэ? Тэгээд нөгөө талдаа энэ дээр яг нэг нааны email гэдэг одоо silent problem дээр ажилладаг юм сан байгаа. Энэ санг зүгээр яаж ажиллуулад яаж deploy хийх талаар нь харуулад ерөөхдөө энэ presentation маань дууснаа гэдээ ойлгож болно. За жоо гацаад ах шиг юм уучлаа. За энэ дээр болохоор pandas нааны email хоёроо орлоод ирчлээ. За энэ түрүүний ярьсан reference энэ бол яг нөгөө нэг sample болгоцсон датаг аваад бэлдээд тавьсан байгаа. Гэхдээ яг ингээд production ч юм уу болоод явах юм бол энэ одоо reference бол analysis гэдэг хэсгийг up to date байдлаар бид нар бас авч явах шаардлагатай гэсэн үг. За дата бэлтгэсэн. За reference хэсгээр болохоор дата гарах юм бол одоо нэг машины үнийг таамагдаг дата сет байгаа. За тэгэнгүүт манай timestamp маань энэ байна. Ямар нэгэн байдлаар timestamp байна. За тэгээд нэг буюу манай таамагч готов. За манай модельээр таамагласан утга тий. Бид нар одоо сурцсан моделийг монитор хийх гэдэг байна шүү дээ. За тэгээд босод input variable-ууд энд байгаа гэдээ ойлгочих. За analysis хэсгээ харах юм бол энд бас analysis хэсэг нь байгаа. За энд болохоор timestamp саяны одоо оролтын хувьчдыг тодорхойлж байгаа гэсэн үг. Timestamp болон манай үр дүн одоо машины үн болон бидний таамаглаж байгаа хоёрыг хацаад бусдын features гэдэг аваад иччихлээ. За энэ дээр болохоор бид нэр энд болохоор directly loss error гэдэг яг манай таамаглаж байгаа хоёр утгын хооронд ерөнхийдөө ямар хөө үр дүн харуулж байгаа юм бэ гэдгийг харж байгаа гэсэн үг. За одоо хийсэн хэсгийг би ажиллуулах гэж магадгүй. Feature-тэй ажиллаж байна. За энэ сангийн бол та өөрөөсөө бас Google дээр үзээд самплуудыг ороод харчвал бас их ойлгомжтой болно гэсэн үг. За энийг харах юм бол за түрүүний ярьсанчлан за энэ сан болохоор түрүүний threshold-уудаа дээрээс шалтгаалаад одоо манай үнийг энэ бол одоо үнийг таамаглаж байгаа тийм үнийг таамаглаж байгаа тохиолдолд ерөнхийдөө яаж таамаглаж байна гэдгийг
алдаагаа ерөнхийдөө харж байна те. Root mean square error болон root mean square logarithm error байгаа. За тэгэнгүүт дараагийн хэсэгт нь болохоор одоо chunk size гэж байхгүй. За энэ болохоор data reconstruction calculation гэдэг бас PCA-гээр distance дээр нь ерөөдөө яаж өөрчлөлт орж байгаа гэдгийг нь харж байгаа гэсэн үг. Дараагийн хэсгээр нь болохоор одоо энэ feature-ийн нэгээр нь тархалтын яаж өөрчлөгдөж байна гэдгийг харах хэсэг байгаа. За яг энэ нөгөө нэг тархалтын өөрчлөж байгаа дээр болохоор хэд хэдэн аргууд ашиглаж болно. Тэн дээр нь болохоор ерөөдөө Colombo-Smirnov-ийн тест гэж байгаа Chi-square тест, тэгээ Jensen-Shannon тест гэдэг эдгээр болохоор ерөөдөө хвшлийн статистик тестийн аргууд байгаа. Тэгээ эдгээр болохоор зарим нь болохоор параметрын бус байдлаар ерөөдөө тархалтынх нь бүтэц юм яаж өөрчлөж байна гэдгийг тооцоолоод харуулдаг гэсэн. За одоо энэ харагдах байхаа. За энэ болохоор Genfuel гэдэг юун дээр feature дээр хийгээд орсон жураар болохоор энэ одоо сүүлийн 2 сарын 26-наас хойштой энд явж байгаа хацаанууд ерөөдөө бүгдийг өөрчлөгдсөн байна те. Эднэрийг болохоор ерөөдөө бид наашаа ер нь бол алерт өгөх байдлаар бид develop хийж болно гэсэн үг. За ерөнхийдөө тэгээд давхар бас carriage гэдэг наслалт дээр нь одоо жишээ нь өөрөөр харуулсан байна те. Яг иймэрхүү байдлаар бид нэр өгдлийнхөө тархалтыг ерөнхийдөө яаж одоо өөрчлөлтөд shift хийгээд байгаа юм бэ гэдгийг хараад яг иймэрхүү байдлаар хэд өөрчлөгдөж юу гэдгийг countlаа бид монитор хийж болно гэсэн үг. За Colombo-Smirnov одоо price-ийн гэдэгтэй жишээ нь энд 3 удаа ерөнхийдөө баг тархалт дээр өөрчлөлт орсон байна те. Иймэрхүү байдлаар бид нэр ерөнхийдөө тархалтыг байнга хянж монитор хийж явахгүй бол угаасаа бид нөгөө өгдөл дээр суурилж модельнаас сурдаг. Тэгээ өгдлийн маань тархалт өөрчлөлтөнд зөвлөж моделийн перформанс байнга төлөвлөсөн гэсэн. За одоо болохоор яах вэ гэхээр асуусан юм шиг. Одоо болохоор хэдүүлээ нэг deploy хийж үзэн. Тэр нь болохоор Nani гэж саний Nani email гэдгийг Grafana-тай хэдүүлээ асаагаад тэгээд дээр нь ихэд ямархуу үр дүн гараад байгаа юм бэ гэдгийг харна гэсэн үг. За энэ болохоор deployment хийж байгаа тэр энгийн нэг жижигхэн compose төр файл байгаа. Deployment нь болохоор энэ хойдсон явж байгаа гэсэн үг. Grafana дээр тэгээд Nani email дээр болохоор нэг YAML файл явж байгаа. Тэгээд compose файл асаацсан гэсэн үг. За энийг хэдүүлээ гаргаад тайтус жоохон гацаад гэж магадгүй. Шиг боллоо. Энэ мэн ихтэй хамттай нэлээд хатдаг юм.
энэ дээр болохоор одоо жишээ нь түрүүний нөгөө нэг харуулсан жишээг бид нэр Grafana дээр харж байгаа гэсэн үг. Тэгээд энэ дээр болохоор жишээ нь алертуудад нь ингээд ирчинтэй error алертууд олон за бид treat-ийг алертыг за treat гэх юм бол re-extraction error шиг тэмдэг method prediction treat alert target бол нэг болоогүй байдлаар одоо энэ хит одоо манай модель дээр явж байгаа датаны хувьд treat-үүд ер нь бол өөрчлөгдөд байна гэдгийг бид нэр хинж болно. Энэ миний компьютер жоох юу болохоор нэлээд гацаад байна. Хажуугаар нь 2 юм ажилласан чинь. Яг энэ бол одоо шууд ингэж явчихсан. Тэнгүүд ер нь бол incremental байдлаар ажиллах хэрэгтэй тийм бид нэ. Одоо цаана дрейт үүсгэхэд наашаа яаж мэдээлэх вэ гэдэг юм тэрийг харуулж өгөх. За одоо болохоор construction error treatment гэх юм те одоо бид энэ болохоор зүгээр яг incremental байдлаар авдгаар хийсэн жишээ нь одоо тэрийг бүхэн дээр зурж орж ирэх хэрэгтэй даа. Локал дээр ажиллахаар нэлийн ресурс яадаг шиг. Юу за одоо жишээ нь яг гинхүү байдлаар зураад юм гэсэн үг байхгүй. Одоо цаашдаа яах вэ гэхээр detected construct reconstruct болоод байвал ийшээ орчин тэгээд drift alert-ууд нь шорч model drift alert нь шорч гэсэн тиймэрхүү байдлаар ерөнхийдөө модель банк real time гэдэг юм те хянаж ах хэвэл ер нь шаардлагатай болоод байгаа. Тэгэхээр ер нь бол миний
өнөөдрийн ер нь ярианы зорилго бол бид нэг модель ер нь бол зөвхөн одоо сургаал явахаас гадна дахиад модель яг иймэрхүү архитектурын бас шийдлийн бас хаан давхар аваад явсал гэсэн үднэс өнөөдөр иймэрхүү сэдвэр бэлтлээ. За тэгээд ер нь бол баг болчлоо миний яриа. Тайдас маань асуух зүйлүүд байл асууж болно. Гэхдээ бас би өөрөө яг гүйцэд бас сайн мэдэхгүй, зарим нь мэдэхгүй учраас бас яг гүйцэд хариулж чадахгүй бол бас мэдэхгүй гэж шууд хэлчихнэ. Мэдчихвэл бас тодорхой хэмжээнд хариулнаа. Миний яриа сонсогдож байгаа тийм? Сонсогдож байна. Манай хост маань байгаа тийм? Бага. Сонирхолтой танилцуулга байна. Бас одоо үзэж байгаа хүмүүсээс асуулт байвал асуугаад чат хэсэгт бичээд эсвэл чод өөрсдөө одоо мик нэгээд асуугаад явж болно. Яг зөв би бас их сонирхож сонслоо. Их гоё сан сурж мэдэж авлаа. Тэгээд яг мэдээж энэ цаг үеийн нөхцөл байдлаас холбоотойгоор олон зүйл өөрчлөгдөж шүү дээ. Бид нар өнөөдөр нэг модель сургачингууд бид цаг хугацаа өнгөрөх тусам бидний орчин нөхцөл өөрчлөгдөн, эдийн засгийн нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөхөөр тоон мэдээлэлүүд ч юм уу те дата маань өөр болоод байдаг. Тэгэхээр тэр үе дээр бол зайлшгүй бол ингээд модель мониторинг хийх, дахиад нэг модельөө дахиж өмнөлөх бол зайлшгүй шаардлагатай. Гэхдээ энэ дээр бол нэг цаг хугацаан дээр үнэлсэн модель үнэлсэн байхад бол датаны тархалт бол богино хугацаанд мэдээж хэрэг өөрчлөгдөхгүй байх те. Тэгэхээр тэдэн сарын дараа ч юм уу тэр хугацааны дараа бол зайлшгүй ингээд үнэлгээ дахин үнэлгээгээд монитор хийгээд загвараа шалгах шаардлагатай гэсэн тийм хугацаа байдаг болов. Практикийн юм бол практикл сайн мэдгүй байна. Гэхдээ ер нь бол одоо ингэж ковид чинь гинт болж байгаа шиг л заримдаа гинт бас орж ирэх тохиолдлууд бас байна. Нөгөө талдаа тэр чинь нэг манай тухайн продакт аппликейшнийг аваа явж байгаа маркетингийн багтаа бас холбоотой тий. Бид нэр хэр хэмжээний хүмүүс дахиж оруулж продактаа нэмэх гээд байна тий. Хүмүүс татгаад байна. Энэ бол маркетинг манай хэрэглэгчээ нэмж байгаа тэр процесстэй бас шууд хамааралтай. Хэрэглэгчийн тоо хэр хэмжээнд өсөж байна, хэдэн сарын дотор хэдийн хэмжээнд өсөж байна гэдгээс л шалтгаална. Тэгснээс бидний байгаа хэрэглэгч байгаагаараа байгаа л бас яг иймэрхүү байдлаар явах маань бас нэг талаараа бас ресурс байж болно. Тэрийг бол үүсгэхгүй. Тэгэхээр хэр хэмжээнд бидний бизнес үргэлжилт хийлж байна, хэр хэмжээнд дата маань өөрчлөгдөхөөр байна. Бас хажуугаар нь давхар цаг үеийн байдлаараа гинтийн одоо манай хэрэглэгчид өөрсдөө хэрэглэгчдийн одоо хэрэглэж өөрсдөө гинт одоо хямралын эдийн засгийн үед дата хадгаламжийн ч юм уу те дата матын өөрчлөлтүүд явж штэ те тэрийг бол бас хэлж мэдэхгүй болчиход байгаа. Тэгэхээр яг би бол бас яг тийм практикал миний одоо бодож байгаа бол тийм байна. Яг практикал яг тий хэмжээнд тэгж монитор хийх зүгээр гэдэг юм бол би бол бас хэлж мэдэхгүй байна. Тий мэдээч хэрэг бас нэг тухайн модель маань яг юунд зориулсан ямар шийдвэр гаргаж байгаа вэ гэдгээс бол мэдээж их зүйл шалтгааллах байх те. Тэгэхээр яг мэдээж жишээ нь түрүүнд бас Гомбаяр ярианыхад нь дөрөвжсэн. Credit scoring ч юм уу те. Ямар нэгэн одоо ингээд юм зарж байгаа эсвэл тийм үнэлгээ байхад бол шийдвэр гаргалт нь зөв байсан уу буруу байсан уу гэдгийг хэмжихэд бас тодорхой хугацаа орно шүү дээ. Одоо мөнгө зээлчээд мөнгөний эргэн төлөлт зээлийн эргэн төлөлт нь муу байна гэдгийг шалгахын тулд тодорхой хугацаа шаардлагатай. Тэгэхээр тийм зүйлүүд маань мэдээж нэг шалгагдаад өрөөд ирэхин тулд бол тухайн бүтээгдэхүүнээс хамааруулаад янз бүрийн ялгаатай хугацаа байх болов уу гэж бас тэгж бодож байна. Тэгээд манай үзэгчдээс асуулт байвал асуугаад байгаарай. Ямар ч хэсэг хамгийн ихэнд танилцуулгын ихэнд бас бүтэн ингээд нэг процессоо бүтэн зурулсан хэсэг бас надад бас их таалагдлаа. Тэгээд түрүүнд бас харж байсан NaNoML гэдэг би санг бас Google дээр сууж байсан нэлээд бас хэрэглээ бас өндөртэй бас олон тооны хүмүүс компаниуд ашигладаг гэдэг дээр бас нэлээд сайн ревьютэй сан байна. Тэгэхээр энэ санг бас цаашаа туршиж үзнэ гэж бодож байна. Тэгэхээр их гоё санг мэдээд авчлаа. За энэ санг яг нөгөө би бас нөгөө мэдээлэл ер нь хаанаас авдаг вэ? Янз бүрийн байдлаар product management руу орцсон явж хахад энэ 11 сар дээр бас нэлийн явж орж ирсэн байхгүй. Тэгээд тэндээс эргээдээ хараад зарим юмнуудыг харж үзээд ер нь нэлийн бас таалагдсан бас яг би бол яг өөр дээрээ ер нь ашигласан тийм бүр яг ийм project бол байхгүй. Гэхдээ яг манад бас нөө энэ чиглэлээр ажиллаж байгаа банк цахилгаан байгууллага тэгээд дээрэс нь телко ч юм уу бас аваад ашиглахад юм бол боломжийн юм шиг санаа өөртөө дээр нь хост юм хийх ч юм яадаг чинь тий. Тэгээд өнөөдөр нэг юм
юм бэлтлээ. Тэгээд урьж оролцсон баярлалаа. Нэг 15 хоногийн дараа ярьж байгаа уучлаарай. Зүгээр маш их баярлалаа. Маш сонирхолтой танилцуулга. Бас практикт их хэрэгтэй зүйлсийг ярьлаа. Тэгэхээр манай бас үзэгчид ч гэсэн бас их таалагдсан байхаа гэж бодож байна. Манай machine learning Улаанбаатар community-ийн маань 23 оны жишээ хамгийн одоо цаашийн одоо дугаар цаашийн одоо арга хэмжээ байсан. Энэ арга хэмжээнд маань манай community-ийн гишүүн Ганбаяр, Nowsoft компани data scientist Ганбаяр маань оролцож өөрийнхөө бэлдсэн танилцуулга та бүхэн танилцуулаад араас нь бас хэрэгтэй сангас практик дадлаг болж болох зүйлийг бас бидэнд харууллаа. Тэгэхээр энэ бичлэг маань удахгүй YouTube дээр бол бичлэг хэлбэрээр байршин. Мөн та бүхэн NaNoML гэдэг энэ Ганбаяр маань танилцуулсан санг бас тусдаа видеогаа судлаад үзвэл бас их практикт хэрэглээ өндөр байх болов уу гэж бодож байна. За үзэгчдээс маань асуулт байхгүй бол за ингээд өнөөдрийнхөө за дахиад нэг асуулт орж ирж байна. Кредит скорингийн чиглэлд машин сургалтын аргаар хийсэн туршлага практиктэй оролцогч байгаа болов уу гэж байна. За манай зочин Ганбаярын маань энэ дээр практик эсвэл одоо мэдлэг туршлагаас хуваалцах зүйл байвал хуваалцаач. Яг их сургууль лидер байхдаа яг кредит скоринг байдлаар нэг тиймэрхүү загвар магар ажиллаж үзчихлээсэн л та. Яг гэрэл юун дээр датан дээр гэхдээ бас яг энэ нөгөө ороод ажиллахаар юм гэдэг нь бас сайн мэдэхгүй байна. Ер нь бол гэхдээ бодлого нь бол тодорхой. Энд чинь нөгөө математикийн адилхан гэдэг шиг асуудлууд нь юм бол гайгүй адилхан л юм шиг санагдсан гэдэг. Бас яг тийм сайн туршлага тавьшлахаар энэ хариуллааг энэ дээр юм шиг байна. За энэ дээр бас туршлагатай оролцогчид байвал өөрийнхөө туршлагыг хаваалцаж болно. Тэг яг зөвхөн цай бас Ганбаяраа хэлсэн бодлого нь бол тодорхой. Энд зэрэг юун дээр бол юуг таамаглах гээд байгаа вэ гэхээр тухайн зээлдэгч нь харилцагч нь одоо зээлээ төлж чадахгүй байх уу чадахгүй юу гэдгийг л хааж байгаа. Тэгэхээр бол бодлогын хариу нь бол 1 эсвэл 0 гэдэг одоо хариутай бодлого байгаа. Тэгэхээр тэрийг бол одоо ямар янз бүрийн фичерүүд оруулаад нэлж болно. Тэг хамгийн одоо яг төгөөмөл ашигладаг нь ML-ийнхээ уртал төгөөмөл одоо ашиглагдаж байгаа зүйл бол logistic regression багш байгаа. Logistic probit модель. Тэгэхээр үүний араас бол мэдээж зарим газраа зарим банкудаас машин сургалтын алгоритмуудыг оруулж ирээд уршаад явж байгаа. Тэгэхээр мэдээж энийг сайн мэдж байгаа хүмүүс бол мэдээж банкнд гэсэн банк усын салбартал ажиллаж байгаа хүмүүс болоо гэж бодож байна. За дахиад нэг асуулт ороод ирсэн байна. Асчлуунаас асуусан байна. Optical character recognition төрлөөр ML ажил хийгдэж байгаа болов уу гэж байна. За Ганбаяр энэ талаар ямар нэгэн мэдээлэл байгаа юу? За хэвээр мэдгүй гуглдэхгүй л болол хэвээр мэдгүй юм байна. Би бас энэ талаар ерөөсөө сайн мэдлэг мэдээлэлнүүд байхгүй байна уучлаарай. За сайн бацгаана. Сайн. Таанхудаас сургалтын сууж байна. Энэ яг энэ талаар гүн сонирхоод байгаа хүн мөртлөөс өөрөө яг мэрэгжлийн хүн биш байгаа байхгүй. Тэгээд яг бизнесийн чиглэлээр ажилладаг. Тэгээд надад болохоор зэрэг шалгахтай зүйлсүүд зөндөө байгаа тань л одоо жишээлбэл OCR гэдэг чинь нэг тодорхой баримт сканер чинь зургийн файл ч юм уу PDF файлуудыг тодорхой дата болгодог. Тэгээд энэ дэр ингээд сүүлд одоо машин learning ажилладаг болсон байгаа юм. Тэгээд яг энэ амар чухал байгаа нь тэгэхээр ингээд одоо байгууллага банкс ч гэдэг юм уу банкуд дээр чинь маш хэмжээний цаас материалууд нөлөөлөд байгаа. Тэндээс өөрсдөө дата гаргаж авч чадахгүй байгаа байхгүй. Эсвэл загвар нь ижлэх нэг одоо нэг хүснэгтэн файл яг ижлэхэн загвар дээр нэг тодорхой юм бичүүлээд ч гэдэг юм уу. Ингээд маш их баримтууд үлдээд байдаг. Тэрийг ингээ гоё дата болгоод авчдаг болол бас гоё байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр одоо Монголд яг хийцаачлаад юм бол тэр ингээ гадны нэг NaNoNet гэдэг нэг сайт байдаг юм. Тэр бол маш цэвэрхэн баримтыг одоо датаажуулдаг. Өөрөөр хэлбэл одоо хамаакны хуулгач гэдэг юм. Тэрийг бид нэр ингээд маш их хэмжээний хуулгуудыг ингээд одоо тоон хөгжлөөр шилжүүлж аваад эсэлж чад ч юм. Дотроос тодорхой шаардлагатай мэдээллүүдийг шүүж харах шаардлагууд үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр тэгвэл тийм хуулган мэдээллийг тэ яг ингэж одоо зохион байгуулалт хийж сканерда тэрийг Excel-ээр шилжүүлнэ гэдэг ч юм. Тиймэрхүү байдлаар машин learning хийх тийм ажил хийдэг юм болов уу? Тиймэрхүү юм байж болох уу гэж асуух.
Ер нь бол яг нөгөө би бас тэр саний нааны юу лөө нанаа лөө тэрийг бас нэг харж үзсэн юм байна. Айгу гоё юм л ихтэй хийж болох бах. Яг гэтээ одоо бол Монголд бол хийгдэж байгаа тиймэрхүү юм бол би бол нэг сайн мэдэхгүй байна. Ер нь бол яг бас яг яалтчгүй шаардлага тиймэрхүү шаардлага бол бас байдаг. Тэгээ яг өөрөө бас оролдож үзег болохоор бас сайн мэдэхгүй лээ. Тий. Би нэг OCR гэдэг нэг яг товчсон югаар нь яриад байдаг болохоор яг задлаад ицсэн чинь таныг байна. Яг OCR-тай прожектууд энэ тэнд бас хийгддэг байхаа. Яг зөв хамгийн түгээмэл жишээ гэх юм бол санхүүгийн байгууллагууд чинь нөгөө нэг харилцагчаа таних гэдэг KYC хийдэг шүү дээ, тийм. KYC хийхэд болохоор иргэний өрнөлтнийх нь одоо холбыг 10 талаас нь авчаад тэрийг болохоор одоо хураас ирсэн мэдээлэлтэй одоо тулгын шалгадаг ч юм уу, тийм. Тэр хэсгийг одоо автоматч болохын тулд бол хүмүүс бол нэлээд тэрэн дээр бол юм хийгээд байсан. Сүүлд бол яг зөв би сонсож байгаа голомт банкн дээр ч юм уу OCR-тай холбоотой юм бол бас нэлээд хийгдэж байсан. Банкуд бол одоо жишээ нь таас түрүүнд хэллээ одоо цаасаар яатсан гэж бичиг баримт ч юм уу, тийм. Тэндээс мэдээллийг авах ядагдлаад одоо гэрээнд зурцсан байгаа одоо гарын үсгийг ингээд контроллоод авах ажлууд дээр бол Худалдаа Үйлчилгээний банк ч юм уу голом одоо хаан хас гэдэг банкуд бүгдээрээ л тэрийг бол хийдэг болоо гэж бодож байна. Ямар ч сан тусдаа бол хийж байгаа туршлагуудыг бол би мэрсэр сонсч байсан. Тэгэхээр бол энэ бол Монголд бас тийм итгэхгүй байгаа юм байхгүй байгаа. Банкуд бол ялангуяа нэлээд хийж байгаа. Одоо хамгийн цаастай газар банк л явж байна. Банкуд бол энэ дээр нэлээд хийж байгаа болов гэж бодож байна. Тийм ээ. Тэр нөгөө гарын үсэг нөгөө хууль батлагтнаас хойш нэлээд яригадаад банк болгоно л юм сонирхоод байгаа шүү дээ. Тэгээд бас нэг юу гадны юм ашиглаж байгаа одоо чинь Amazon-ы нөгөө нэг recognition гэдэг нэг юм байдаг шүү дээ бас сервис. Тэрэн дээр болохоор би чинь одоо банк усын бизнес эрхэлдэг байсан бол харилцагчдынхаа одоо над явуулсан иргэний өмнөхийн зургийг одоо тийш оруулаад одоо филдүүдийн татаад авчих штэ тийм. Тэрийг болохоор хураас ирсэн мэдээлэлтийн тулгадаг ч юм уу. Өөр дээрээ байгаа сантай тулгаад одоо шалгадаг тийм юм бол хийж болохоор байна. Гэхдээ бид нар гадны юм ашиглахаар ч бас нэг Монгол Улсын хууль тогтоомж одоо нууцыг адуулах хуультайгаа бас зарим талаараа зөрчилдөд байдаг талтай. Тэгэхээр бол зайлсгүй энэ нэг бол зарим одоо их сенситив юмнуудыг бол дотооддоо хөгжүүлэхээс аргагүй юм байл л дээ. За баярлалаа. Харин тэгээд таамаа. Так бусдад нэг банкныхан л нэлээд сайн жоо. Банкн дээр л юмуд хийгдэж байгаа да одоо. За өөр асуулттай юм байна уу? Өөр асуулт гайг юм шиг байна тий. За тийм байна. За өөр асуулт байхгүй бол хэдүүлээ өнөөдрийнхөө арга хэмжээг өндөрлөе. За манай MLB Night 23 оны хамгийн ихний дугаар зочноор оролцсон сонирхолтой сэдвээр нэрт яриа өргөнүүлж өгсөн. За Ганбаяртай маш их баярлалаа. Тэгээд дараагийнх нь ажил үйлсэд төлбөрт нь өндөр амжилт хүсье. Тэгээд оролцсон хүмүүстээ бас маш их баярлалаа. MLB Machine Learning Community одоо цаашид энэ жилдээ бас олон ажлыг төлөвлөөд явж байна. Тэгэхээр та бүхэн бас дараагийн арга хэмжээнд маань идэвхтэй оролцоорой. Бидний байнга дэмжиж байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.